одоо дараагийн ярилцлагын зочин маань болохтой зэрэг Оронгой агч маань байна. За ингээ Монбрит клубын эмэгтэй багийн ахлагч тийм ээ. За тий. Өнөөдөр сэтгэлийг ярина уу та? За баярлалаа. За Монбрит маань тэмцээн сайхан болж байна өнөөдөр тий. Тэгээ одоо хамгийн гол баярлалтай сайхан явдал маань болохоор манад багт байгаа 60 нас хүрсэн 3 тамирчин маань биеийн тамирын тэргүүний ажилтан авлаа. Монгол Улсын засгийн газрын шагнал тэр бол бас тий хүч хөдөлмөрөөр олон жилийнхаа нөр их тийм ээ төвчээр хатуужлаараа авж байгаа болохоор тэр 3 тамирчтай хамгийн түрүүнд баяр хүргье. За энэ тэмцээн болохоор бид бол Европт бас явдаг. Одоо энэ Европын бүх тамирчдын дотор бас бүгдээрээ бас англи улсаар төлөөлөн оролцож байдаг бас бахархдаг. Тэгээ өөрсдийнхөө одоо манай тэмцээн бол өнөөдөр бол 3 зочин багтай бас том өргөнд дэлгэр болж байгаа учраас бас тэрэнд нь бас манай энэ удаагийн тэмцээний маш их юу ач холбогдол өгч байна. Онцлог тийм болж байна. Тэгээ одоо ер нь бол одоо ингээд хүүхд залуучуудаа хэлэхэд сагсан бөмбөг манддаг. Тэгээ сагсан бөмбөгөөр хичээлээрээ нас бол тоош шүү хүн ингээд те хичнээн олон жил тоглож чадна 40 олон жил тийм ээ амжилт гаргана шүү л гэж хэлмээр байна да. Ингээд их гоё нөгөө эмэгтэйчүүдийн дайчин төлөөлөл болсон танд болон танай багт те амжилт хүсье. За баярлалаа. Маш их баярлалаа.